гэсэн сайн байцгаана уу залуусаа. Та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео бичлэгээр бид нэр Python Image Library буюу Python-ы зураг боловсруулах сангийг Google Colab дээр хэрхэн хэрэгжүүлэх талаар тайлбарлаж орё. За Google Colab платформ буюу вебсайт сервер маань онлайнаар ажилладаг харамчлалын горин байгаа. Бид нар интернетийн хөтөч дээрээс нэвтэрж ороод Google Colab гэсэн хайлтыг хийх хэрэгтэй. За миний би Google Colab өмнө бүртгүүлээд орсон учраас шууд өөрийнхөө бүртгэлээр нэгдээд орно. Google Colab бидний бүртгүүлж орохын тулд Gmail буюу Google компани албан ёсны юм уу буцад мэйл серверээр бүртгүүлж энийг ашиглах боломжтой гэсэн үг. За Gmail аккаунттай бол та асуудалгүй нэвтрээд орчихно. Шинээр ажлын хуудас руугаа нэвтэрч орё гэвэл New Notebook гэсэн төвшөр дээр дараад тухайн дарсны дараагаар гарч ирэх харамчлалын горим дээр кодо бичнэ гэсэн үг. За кодо бичихдээ биднэрт ямар асуудал байх вэ гэхээр нэгдүгээрт 6 дуудаж оруулж ирэх хэрэгтэй. За 6 дуудаж оруулж ирэхэд бид нэр хавцсны дүрстэй айкон дээр очиж догшиж дараад тухайн компьютерний интернет сүлжээний хурдны дагуу энэ хавцсны зураг маань нэгдэж гарна. За энэ дээрээс бид нэр тухайн апплод хийх төвчлөөр тогшиж дарж ороод зураг энэ дээр дуудаж оруулж ирэх. За одоогийн байдлаар бэлэн зураг байхгүй учраас дуршлан ашиглах зураг хайж олъё. Toy Story JPEG гэж бичээд өгье. За энэтэй холбоотой JPEG зураг маань энэ байна. За энэ зураг Save Image As гэсэн үйлдэлээр татаж авахдаа бид нэр маусынхаа клик 2 төвшөөрөөр татаж авч байгаа. За энэ хүү зургийнхаа нэрийг солиод татаж авах хэрэгтэй. Жишээлбэл Toy. За татаад авсан зураг маань десктоп дээр түрүүн татаад байршсан байгаа. Одоо зураг байршуулахын тулд түрүүний Toy JPG зураг Open-ийг дарж оруулж ирээд уншина. За энэ дээр нэг санагдуулгын дэлгэц гарч иж байгаа. Учир нь гэвэл интернет дээр суурилсан веб сервер буюу платформ учраас та дахин дараа ороход энэ зураг устгах магадaltaй шүү гэдгийг энэ дээр харуулсан байна. Нэг ёсондоо яг таныг ажиллаж явах үед энэ зураг дээр хийх төлөвлөлүүд маань ажиллана. Гараад явсан үед устж магадгүй шүү гэдгийг бол сануулсан байна. За ингээ окей төвшөөрөө дараад кодчлын гормоо эхлүүлье. From Pil гэсэн үгийг бичнэ. За Pil гэдэг маань Python-ы харамчлалын хэлний Python Imaging Library гэсэн үг байгаа. За Python-ы зураг боловсруулах сан гэсэн ийм үг байгаа. За энэ үгийн араас import image гэдэг бичиж өгнө. Тэгэхээр нэг өсөндөө Python-ы зураг боловсруулах сангаас image сангийг дуудаж оруулж ирж байна гэсэн үг. Image-ийн эхний үсэг I-ын томоор бичих хэрэгтэй. За энэ хоёрдугаар мөрөн дээр одоо бид нар дурын хувьсгчийн нэрээ бичиж өгнө. За жишээлбэл TU буюу TU гэд нэрлэжээ. За энэ хувьсгч маань зураг боловсруулах объект төрлийн хувьсгч болж байгаа. Тэгэхээр бид нэр энэ дээрээс юу гэж кодоо бичих вэ гэхээр image гэж сангаа томоор бичиж I-ын томоор бичиж өгөөд image гэж бичээд цэг тавиад open функцаа бичнэ. За open функцаа тавьсны дараагаар тухайн дуудах зургийнхаа өртгөлийг давхар энэ дээр бичиж өгнө. Тэгэхээр бид нэр түрүүн Toy JPEG гэдэг энэ зургийг дуудаж оруулж ирсэн учраас энэ зургийнхаа нэрийг өртөлтөөр бичиж өгнө. Toy JPG. За үүний дараагаар бид нар юу хийх юм бэ гэхээр 3 дугаар мөрөн дээр зураг show функцаар үзүүлнэ. За тэгэхээр show функцэн дээр үзүүлэхдээ манай параметр орж байгаа хүмүүс хвчлэн алдаа гаргадаг. Тэр алдаа нь юу вэ гэхээр show-ийн араас бөөнкийн хаалт нэгэд хаадгүй. Энэ бөөнкийн хаалт нэгэ хааж байгаа нь show гэсэн функцийг дуудаж ийн гэсэн ойлголт байгаа учраас бөөнкийн хаалт нэгэд нахаас үйлдэлийг заавал бичиж өгнө. За одоо ажиллуулахад зураг маань онлайнаар ажиллаж байгаа. Учир нь гэвэл энэ онлайн дээр байгаа зургийг нээж чадахгүй байгаа учраас энэ дээр маань ямар нэг үйлдэл хийгдэхгүй байна. За энийг батлахын тулд Toy-ийн нэрийг солих юм бол ийм зураг байхгүй гэд алдаа заана. За яг ингээд алдаа заагаад байгаа чинь ийм зураг энэ хавцсан дотор алга байна гэд. За тэгвэл энэ зургийг нээснийг илтгэх үйлдэлийг хэдүүлээ бичиж үзье. TU гэд info гэж бичээд өгөх юм бол энэ TU гэсэн зургийн файлын
объект төрлийн хослол маань тийм үү хувьсгч маань юу хийснийг ямар файлын өртөлтөй болохыг info функцаар хэдүүлээ харъя. За ажиллуулсангууд энэ дээр мэдээлэл маань гарч ийн. Тэгэхээр энэ зурган файлыг бол нээж байна гэсэн үг. Ерөнхийдөө бол Google Colab дээр файлтай ажиллахад тухайн зургийг бол нээхгүй ч гэсэн үйлдэлүүдийг бол хийх бүрэн боломжтой. За одоо энэ зургийн өргөнөө хэдүүлээ вид функцаар харъя. За зургийн өргөн маань 1400 пиксел. За зургийн өндрийг үзье height функцаар. За 1951 гэсэн 51 пикселийн өндөртэй болох нь харагдаж байна. За тэгвэл зургийн хэмжээг хэдүүлээ түрүүн харсан. Одоо багш нь буцаагаад энэ кодод та бүхэндээ тайлбарлаж өгье. Нэгдүгээр мөрөн дээр Python image library сангаас image санг дуудаж оруулж ирсэн импортлж. Дараа нь хоёрдугаар мөрөн дээр TU гэсэн хувьсгч маань зураг боловсруулах объект төрлийн хувьсгч болсон байна. Зураг боловсруулах объект төрлийн хувьсгчэн дээр image сангаас open функцийг ашиглаад toy.jpg гэсэн зурган файлыг бол давхар ажлын дотор дуудаж оруулж ирээд TU хувьсгчэн дотор онооцсон. За үүнийхэн дараа TU гэсэн зургаа үзүүлсэн байна. За тэгвэл өнөөдрийн хичээлээр бид нэр Google Colab дээр хэрхэн зурган файлыг оруулж ирээд тэн дээр үйлдэл хийхийг үзлээ. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Pro Easy Active суугаа subscribe хийж дагаараа. Бидний бичлэг танд таалагддаг бол бяцхан ч гэсэн сэтгэлийн дэмийг бидэрт хийлгээж тусвалаарай. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.